Сайн мэцхан хүүхдүүд ээ. Бүгдээрээ уулзалгүй нийлээ удлаа. За энэ хугацаанд хүүхдүүд та бүхнийг өөрсдийнхөө төлөө монгол хэл хичээхийн шалгалтанд их сайн бэлдэж байгаа гэж өгшин найдаж байна. Ингээ өнөөдөр өгшин монгол хэл хичээхийн шалгалтанд юу орох ёстой вүлээ, юу юун дээр анхаарах ёстой вүлээ гэдэг зөвлөгөөгөөр хичээлээ эхлэе гэж бодож байна. За 12 дугаар ангийн сурагчид монгол хэлний шалгалтыг ийм улсын шалгалт өгөх ёстой. Монгол хэл бичгийн шалгалт буюу Монголд их сургуульд орох сурагчид өгдөг ийм шалгалт байгаа. За энэ шалгалт маань 400 оноотой. Өнөөдөр бүгдээрээ багш та бүхэндээ энэ шалгалтын талаар зөвлөгөө өгнө. За монгол хэл бичгийн шалгалтын маань үндсэн бүтцийг та бүхэн маань сайн мэдж байгаа. Ихэд суурилсан 10 тест байдаг. Энэ 20 оноотой. Зөв бичгийн дүрм шалгасан 5 үг 5 оноотой байдаг. Монгол бичгийн унших чадварыг шалгасан бичил эхийг кириллээр хөрвүүлэх маань 5 оноо байдаг. Их зохиох чадвар маань 20 оноо байдаг. Нийт энэ шалгалт маань 50 оноотой, босго оноо нь 400 байдаг. 400-аас дээш оноо авсан хүүхэд маань ихтэй сургуульд элсэх боломжтой буюу ерөнхий шалгалтаа өгөх боломжтой болох нэ. За монгол хэл хичгийн шалгалт өгөхөд анхаарах зүйл. Бүтц рүүгээ багш нь орж байна. Нэгдүгээр даалгавар болох ихэд суурилсан 10 тест ажилуулдаг. За энэ 10 тестийг ажиллахдаа анхаарлаа маш сайн төвлөрүүлж ихээ унших шаардлагатай байдаг. Энэ ихэд маань монгол ахуйн нөхцөл, монгол зан заншил, ёс суртахуун, үг хэллэгийг тусгасан байдаг. Тэгэхээр анхаарлаа дахиад хэлье өгшин. Анхаарлаа маш сайн төвлөрүүлж иж ихээ уншихгүй бол их дотроос өгөгдлүүд маань 10 тест болж орж ирдэг учраас анхаарлаа төвлөрүүлээрэй. Дараа нь монгол үг хэллэгийг тайлбартай зөв тохируулахыг хүсдэг. За тухайлбал ийм өгөгдөл орж ирдгийг та бүхэн маань сайн мэдэж байгаа. За хошлон, багшрах, ухаа, зэрэглэх, хураах гэдэг үгсийг ард нь тайлбартай тохируулах ёстой байгаа. За хошлон гэхлээр гэрээ иж бүрдлээс ч орж ирж байна. Багшрах гингүүтээ хурах, цуглах гэсэн ийм утгатай үг орж ирж байна. Ухаа гэдэг нь өнгө зүс орж ирж байна гэд ингээ харах юм бол та бүхэн маань одоо бүх хүүхдүүдэд бүх юм нээлттэй болчихсон. Интернетээс, Google-с имэйлийн иж бүрдлийн нэрсүүд нь ямар байдгийг, зураг нь ямар байдгийг, хэрхэн яаж хийдгийг талаархыг. За малын нас. За 1 настайг нь юу гэдгийг, 2 настайг нь юу гэдгийг 5 хошуу малынхаа. За жишээлбэл морь гэхэд 1 настайг нь уунаг, 2 настайг нь дааг гэд ингээхлээр эцэг малын юу гэж хэлдгийг, за үхэгт нь бас юу гэж нэрлэдгийг гэд энэ нэршлүүдийг нь за өнгө зүсийн түрүү ухаа гэсэн ийм өнгө зүс байж исэн. За хүүс нь өнгө зүс нь. Уулын нэршил. За уулын нэршил дээр даваа, гүвэ, толгод гэд ийм нэршлүүдийг их сайн мэддэг байх шаардлагатай. Гэрийн бүрдэл хэсгүүд байна. Хүний угийн нэршил буюу аавга, нагац гэдэг нэршлүүдийг их сайн мэдэх шаардлагатай байна. Замын нэршил буюу улбаа, жим гэдэг нэршлүүдийг их сайн мэдэх. Хичнээн нэршил байдгийн тэр болгоныг нь интернетээс их сайн хайж, олж, мэдэж авах их шаардлагатай байгаа шүү хүүхдүүдээ. Дээлний нэршил гэх мэтээр монгол ахуйн нөхцөлтэй холбоотой үг хэлхийг их сайн. За энэ дээр цагаан эдээ орж ирнэ. Хөдөөний хүмүүсийн буюу мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн тэр хэлж байгаа үг хэллэг нэршлүүдийг их сайн мэдэж аваарай хүүхдүүдээ. За дараагийн анхаарах ёстой зүйл бол монгол хэлний хэл зүгийн тайлбарыг сайн мэдэх шаардлагатай байдаг. За хэл зүг гэдэг бол монгол хэлний хамгийн чухал дархлаа байдаг. Өдөрт нэлээ хідэн хэл устж үгүй болж байгаа гэдэг ийм статистик тоо баримт байж байдаг. Тэгэхээр монгол хэлээ устж үгүй болгохгүй тулд монгол хүн болгоны мэдэж байх ёстой, өөрийнхөө өдөр тутмын хэрэглээндээ хэрэгжилж явах ёстой. За шалгалт өгөх гэж байгаа хүүхдүүд та бүхэн бүр ялангуяа чухал хэрэгтэй болох энэ хэл зүг гэдгийг тайлбарыг нэг сайн мэдэх шаардлагатай байгаа шүү. Дараагийн анхаарах зүйл бол эхийн сэдв, гол санааг олж найруулгын төрлийг тодорхойлох даалгавар өгөгддөг. За энэ найруулгын төрөл гэхэд чинь алтан бичгийн найруулга, уран зохиолын найруулга
гэд ингэ байж байгаа гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Тэгэхээр эхийн сэдв гэж юу юм? Эхийн гол санаа гэж юу юм? Эхийн найруулгын төрөл энийг ямар найруулгын төрлөөр бичигдсэн байна вэ гэдгээ их сайн олж тодорхойлох ийм чадваруудыг эзэмших шаардлагатай байна. Дараагийн зүйл ихэд дүрслэх ур маягийг зөв тодорхойлох шаардлага гарч ирдэг буюу биднэрт ийм даалгавар өгөгддөг. За тэгэхээр хичээлүүдээр өгөгдсөн байгаа та эдийн дэвтэр дээр байгаа төлөөлөл гэж юу юм, адилтгал гэж юу юм, хүншүүлэл гэж юу юм, юмшүүлэл гэж юу юм гэх мэтээр ингээд дүрслэх 10 хэдэн дүрслэх ур маяг байдаг. Тэр болго өгөгдсөн байгаа учраас хүүхдүүд та бүхэн их сайн анхаарч хийгээрэй. Даалгавар шалгалтандаа сайн бэлдээрэй. За 5 дахь анхаарах зүйл бол эхийн хэсгүүдийг зөв дараалалд оруулах хэрэгтэй болдог. За ийм зөв дараалалд оруулах хэрэгтэй болдог зүйл маань яах вэ гэхээр багш нь түрүү чи хэлсэн та бүхэнд анхаарлаа сайн төвлөрүүлж уншаарай гэсэн. За энийг та хэд мэдэж байгаа. Тэгэхээр энэ өгөгдлүүд 10 хэдэн ийм шалгалтын жишгүүдийг багш нь анги удирдсан багшаар нь дамжуулаад сайт дээр нь буюу ангич групп дээр тавигдсан байгаа. Энийг их сайн ажиллах шаардлагатай. За их маань ингээд өгөгдлөө. За өгөгдсөн тохиолдолд одоо эхийн бүрдэл хэсгүүд гэдгийг та хэд мэдж байгаа. Эхүүдийн энэ тэндээс нь авцсан байдаг. За тэр маань хэрхэн яаж хаана байрлсан байна? Нэгдүгээр аль нь байна? Хоёрдугаар өгөгдөл нь хаана байна? Гурав дахь нь хаана байна гэдгийг нь олохын тулд ихээ дахиж унших шаардлага гарч ирнэ. Ихээ дахиж уншихдаа балаа барьж агаад тухайн өгөгдөл ард байгаа тэр 5 өгөгдлөө за жишээ нь харъя. Энэ өгөгдөл хаана байна вэ гэж байж байгаа. Өгүүлбэрийн хэсгүүдийг зөв дараалалд оруулна уу гэдэг энэ 5 өгүүлбэр өгөгдсөн байдаг. Энийг хийхдээ энэ ихээ дахиж унших шаардлагатай балаа барьж байгаа. За нэгдүгээр энд өгөгдсөн нэгдүгээр өгөгдөл нь энд байна. Энд өгөгдсөн хоёрдугаар өгөгдөл нь энд байна гэж дугуйлж иж хийвэл их хурдан хийх болно. Тэгэхгүй дугуйлалгүйгээр зүгээр харж байгаа би хийчнэ гэдэг. Гэтэл алдаа гараад бид нар цаг хугацаатай их уралдаж шалгалтандаа хийх ёстой байдаг учраас дахин энэ хуудасаа эргүүлэх шаардлага гараад цаг их алдсан шүү хүүхдүүдээ. За 10 тестийн хувьд ийм байна. Тэгэхээр 10 тестийг алдаагүй зөв ажиллахын тулд яах вэ гэхээр нэгдүгээр ихээ маш сайн уншина. Ихэд орсон үг хэллэг нь ямар үг хэллэг вэ? Ямар утгатай байна гэж ихээ ойлгож уншаагүйгээс алдаа гардгийг сайн анхаараарай хүүхдүүдээ. За нэгдүгээр хичээл маань дуслаа. Баярлалаа.